За та бүхэнд энэхүү мэдээлэл хүрэх өдрийн мэндийг хүргэе. За хуульчдын ээлжид 5 дугаар их хурал болох ч байгаатай холбоотой мэдээлэл та бүхэнд хүргье. Хуульчдын холбооны зөвлөл 2022 оны 10 сарын 4-ний өдөр хуралдаж, хуульчдын ээлжид 5 дугаар их хурлыг зохион байгуулах товыг тогтоосон. За энэхүү товыг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ээлжид 5 дугаар их хурлыг зохион байгуулахаар хуралдуулахаар энэ товыг тогтоосон байгаа. За тов тогтоосонтой холбогдуулаад хуульчдын хурлын төлөөлөгчдийг сонгох журмын дагуу төлөөлөгчдийг сонгох ёстой байгаа. Мөн энэ жил хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн хугацаа дуусч байгаа учраас зөвлөлийн гишүүдийн сонгуул давхар явагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн хуульчдын их хурлын төлөөлөгчдийг сонгох болон хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийг сонгох хоёр сонгуул зэрэг явагдана. За энэ сонгуул мөн 2019 онд яг энэ зарчмаар явагдаж байсан. Тийм учраас та бүхэн 2 удаагийн сонгуульд оролцох ийм боломжтой гэсэн үг шүү. Тэгэхээр хуульчдын холбооны зөвлөлд оролцох тохиолдолд сайн дурын хороодоос сайн дурын хороод бүртгэлтэй хуульчд маань нэрээ дэвшүүлээд ингээд сонгуульд оролцсноо. За аль аль сонгуулиуд маань цахимаар явагдана. Та бүхэн сүүлийн 3 сонгуулийг явж ирсэн жишгээрээ энэ програм хангамжийн дагуу энэ сонгуульд явагдана. За хуульчдын ээлжид 5 дугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдөр өглөө 8 цагаас нэр дэвшүүлэх ажиллагаагаар эхэлж байгаа. За нэр дэвшүүлэх ажиллагаа маань 4 хоног үргэлжилнэ. 11 сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд хуульчдын их хурлын төлөөлөгчдийг сонгоход нэрээ дэвшүүлнэ. За ингээ 21-ний 22 цагт нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгар болно. За ингээ үргэлжлээд 2022 оны 11 дугаар сарын 22-ны өглөө 8 цагаас мөн сарын 23, 24-нд үргэлжлээд 24-ний орой 22 цагт санал хураалтын үйл ажиллагаа ингээ дуусгар болно. Түрүү мэдээлэлд дурдсанчлан холбооны зөвлөлийн гишүүдэд нэрээ дэвшүүлэх санал хураалт ажиллагаа мөн давхар явагдаж байгаа. Тэгээ энийг бас та бүхэн анхааралтай ажиглаж оролцох итгэх санаачлалтай байхыг хүсье. Дээр нь хуульч та бүхэн маань хуульчдын их хурлын төлөөлөгчдөөр сонгогдох болон зөвлөлийн гишүүдээр сонгогдох сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоороо ингээ та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.